Яасан байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ золошоон ээлж дугаар бэлэн болж байна. Тэгээ өнөөдрийн зочин маань Nature Sound сургалтын төвийн багш үлзий оролцож байна. Сайн байна уу та? За сайн байна уу. За золоодоо ирсэнд баярлалаа. За танд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээ сүүлийн хэдэн хоног бол таны Facebook-ыг нэлээд судаллаа. Ухлаа гэж юу? Ухлаа. Тэгээд таны нэг өөрийнхөө тухай гэсэн мэдээлэл дээр нэг юм ишлэл байгаа юм билээ. Тэрийг уншиж болох уу? За, мэдхгүй юу? Амьдралыг чи алтаар үнэлбэл амьдрал чамайг алтаар мялаан. Ис тоож цохор зоос мэд хандвал элсний ширхэг шиг үлээж орхиноо. Чайны мугаан үрчтэй. Над их таалагддаг байхгүй. Ер нь бол бас энэ иймэрхүү зарчмыг бас жоохон баримтлахыг хичээж явдаг л таас. Тэ? Ер нь амьдралыг чи алтаар үнэлвэр амьдрал ер нь тийм хаанга хоймгоо хандаж болохгүй. Ер нь жоохон хариуцлагатай байдалтай л хандвал тэгээд зөв байвал бас эргээд шагналын хожим ирнэ байх л гэж бодож. Тиймэрхүү зарчимтай л байхыг хичээдэг хүүд. Зөв. Та тэгээд 2011 онд Nature Sound-ийн сургалтыг төгссөн. Чигээр миний баг мартсан байсан юм сануулдаг. Аюулгүй сонсолсон шүү дээ. Ер нь хичээдэг. 2011 онд та Nature Sound-ийн сургалтыг төгссөн байна. Тэгээ би санаас юу асуумаар байна гэвэл та ер нь хизээ тэгээ яаж агаад ер нь бол энэ соёл урлагт амьдралаа холбоё гэж бодсон бэ? Ер нь би айгүй их тийм угаасаа л тийм сая урлагт амар дуртай. Хайртай багасаа л бүх төрлийг айгүй сонирхдаг гэсэн баг. Ерөнхийдөө те бүр кино үзэх амар дуртай, дуу сонсох бүр мангар дуртай. Тэгэл ер нь жүжигчин болох юмсан ч гэж бодож исэн. Дуучин болох юмсан ч гэж бодож исэн. Хүүхэд байхдаа янз хүн болгон баг янз янзын мөрөөдөлтэй байдаг шүү дээ жижиг те. Тэр мөрөөдлүүд бүгд урлагтай холбоотой байсан баг. Урлаг спорт ергээд те. Тийм учраас дуунд бүр амар дуртай байсан бүр. Багын л дуртай. Маш их сонсдог. Ер нь хөгжимгүй бол ерөөсөө байж чаддгүй те. Дуу хөгжимгүйр байж чаддгүй. Дээр үе чинь намайг жоохон байхад нөгөө хөгжим дээр хөгжмнүүд шүү дээ. Тэр би аим заавал хөгжимтэй байдаг. Хөгжим эвдэрчих ч юм уу ажиллагаа болчихвол бүр яаж ягаал засдаг өөрөө ч гэсэн оролдоо засахыг хичээдэг өндөр засуулахыг хичээдэг. Хөгжимгүй ерөөсөө байж чаддгүй байсан. Тэр маань нөлөөлөл ерөөсөө яг би дуулдаг болъё ч юм уу те гэж ер нь их итгэдэггүй байсан л та. Итгэл багтаа байсан зүгээр яг маш их дуу сонсох дуртай байсан учраас тэгээд Nature Sound шиг бас тэр одоо миний бас нэг мөрөөдлийн хэсэг байсан баг. За энд нэг сураад үзчих юмс те. Тэгээд энд сурсан хүмүүс ерөнхийдөө айгүй их тийм дууны дөртөө болоод зарим баг дуучин болоод байгаа юм шиг санагдаад. Тэгээд цаг хугацааны хувьд ч айгүй их тийм боломжийн те богино хугацаанд бас нэг боломжийн юм заачдаг юм шиг. Ер нь айгүй тийм дуу сонирхох хүмүүс айгүй миний үед ч гэсэн тийм мөрөөдлийн шахуу сургалт байсан л та. За би танаас нэг ийм асуулт асуумаар байсан. Яг хүүхэд насндаа таны яг анх сурж байсан дуу яг юу ямар дуу байсан бэ? Яг анх сурж байсан төхөр яг сайн санахгүй. Гэхдээ ямар ч гэсэн манай өвөө эмээ Амазон садны ах эгч нар хэлдэг байсан. Чи жоохон байхдаа будан та юу гэл айгүй хөөрхөн дуулаад идэв хүүхдээс штэ гэж хэлсэн баг. Хэлдэм л да. Тэгэхээр тэр дууг л айгүй их дуулдаг байсан юм шиг байгаа юм. Одоо яг анх сурж байсан төхөр яг сайн санахгүй. Ер нь миний тэр хөгжим урлаг сонирхдаг болсон шалтгаан болохоор манай бас их сайхан дуулдаг. Айгүй их бас дуу хөгжим сонсдог юм баггүй. Тэгэл аавын сонсдог байсан дуунууд. Тэгэл манай үеэл ах нар бас миний тийм дуу сонирхох болсон шалтгаанаас их нөлөөд байдаг. Үеэл ах нар маань дандаа гой дээр үеийн пянз хөгжим касет гэж байсан те. Цуглуулдаг. Манай нэг том үеэл ах үед улам баярах гэдэг. Тэр улам баярах аяга бас их дандаа ярих дуртай. Айгүй тийм урлууж сэтгэлээд байгаа. Тэр маш ховор дуунууд дандаа гадаад дуунууд тэр хөдөө байлаа да манайх ч хөдөө байсан. Тэгээд хотоос бүр амар үнцэнтэй эрэл хайвал болж ийж гой касет ховорын тийм бараанууд авчирдаг те. Касет бензин авчирдаг. Тэрийн дандаа сонсч өссөн болохоор тэр нөгөө дуулах болсон шалтгаан тэр. Тэгээд дээрэс нь тэр нөгөө чиний асуултаас гажуудах гэдэг. Анх сурсан дуу гэсэн шүү дээ. Яг санахгүй байна. Маш их дуул ер нь баг багтаал сонсож сурж исэн. Тэгэл яг
миний эргэн тойрны нэг Ахмад настан хамаатан садангуудын дунд бол тэр будантай юуг л айгүй их дуулдаг байсан юм шиг л одоо санах нь тэр чинь нөгөө Сэрэнчимэд гавьяат гэж байсан одоо байхгүй. Тэр хүний дуу байхгүй. Будантай юу бүрэл хорвоодоо гэл хүү ээлж өсгсөн чимэндээ хөө гэж ээжийн тухай дуу гоё дуу л да. Тэр дуу мөг л жоохон байхдаа сангийн тал дуулдаг гэсэн гэл манай Матан сад ярьдаг гэсэн. Ботхоор тэр л баг яг анхны яг бүтэн ч юм уу те дуулцурсан дуу байж магадгүй шүү. Зөв. Та бас тодорлох юм бол ховдих мөн бас айлын том. Яг ховдих бас биш ээ. Яг ховдих бас биш үү? Ховдих биш юу? Баяулгийн аймагт төрсэн. Баяулгийн аймаг. Тий, Баяулгийн аймагт бүр баруун хязгаар шүү дээ. Манай Баяулгийн аймгийн Булган сүмд төрсэн гэдэг. Тэгээ манай Баяулгийн аймаг чинь 97% нөлөө казак хүмүүс амьддаг. Тэгээ үлдсэн 3% нь халах урайхаа дөрүүд гэл янз янз яснууд амьдсан л та. Тэгээ би урайхаа ястан байна. Тэгээ урайхаа ястан. Тий, одоо зэлмийн үрсад, зэлэм сүбэдэн үрсад гэсэн үг шүү дээ. Харахгүй сахал байна да. Яг хоо алтаа нурууныхан иймэрхүү ус сахалтай байдаг л гэсэн шүү дээ. За тэгэнгүүт нь 2000 та их засах их сургуулийг сурсан юм шиг үлээ. Их засах их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн. Тэгээд одоо ингээл өвчтэй. Тэгээд их засагт сургуулаа хууль зүйгээр сурчгаад ямар аль мөчид за би ер нь хууль эрх зүй биш илүү тэ соёл урлаг тал руугаа их засгаа төгсгийнхаа өмнө та Nature Sound сурсан юм эсвэл төгсчхөөд дараа нь юм. Төгсчхөөд сурсан юм л та. Тийм. Тэгээ ер нь ерөөсөө л дуу хоор надаас ерөөсөө салдгүй, салшгүй. Ерөөсөө нэгэнд бүр хоббироод бүр сонирхоод бүр хайртай болсон тохиолдолд тэр зүйл нь ерөөсөө салдгүй юм шиг байгаа. Тэгэхээр одоо эрх зүйч мэргэжлэрээ сурж байхдаа ч гэсэн би дандаа л ер нь дуу хоор гэж л бодж л явдаг. Дандаа л нөгөө дуу хөгжмөө сонссоор л байсан. Тэгээд ер нь нэг дуулах завшаан бол нэг гарч байгаа үлд. 10 жил ч гэсэн яг би яг дуулаад ч юм уу ангиасаа гоцсорч тэгж дуулж исэн тохиолдол байдгүй. Бас нэг яхан сонирхолтой ч юм ярихад байна шүү дээ. 10 жил манай ангид би ингээд дуулмаар байдаг. Тэгээд ангийнхнаа төлөө урлаг үзэлт хүмүүст нь жоохон мандчмаар байдаг. Тийм боломжууд ерөөсөй байдгүй байсан баг. Яг тэр надаас илүү дуулдаг. Хаагцсан манай ангид надаас илүү дуулцдаг нэг хүүхдээсэн. Тэр нь ингээд цайлаа явцдаг. Би тэгэл ард нь үлдэл заас над дуулах боломж олдохгүй юм байна гэл ерөөсөй жоохон тийм их сургуульд бас яг тийм байсан баг. Манай ангид чинь бүр их засгийн гавьяат гэдэг нэртэй манай Батболд гэдэг найз айгуу сайхан дуулдаг. Тэгэл би тэгэхээр ангиа төлөвлөж сургуулийнхаа нэр тэр том урлагийн найдан маданд нэг орч чадахгүй юм тийм байсан. Тэгэл за тэгж жаад нэг дуулах юмсандаа гэж бодоод явжсэн. Тэгээд их сургуулаа төгсөөд бас зав зайч гарсан. Тэгэл 11 9 онд би их сургуулаа төгссөн. Тэгээ 11 онд 10 ер нь Nature Sound анх очсон байхгүй. Тэгээд сурж агаад ажлын боломж олцоо болохгүй болоод тэгээд буцаад 11 онд яг бүтэн ил сураад төгссөн байдаг. Тэгээд чиний асуултыг нас гажгаал нь яг тий. Зүгээр эн чинь бол подкаст чөлөөтэй байдаг болохоор та хамаагүй ярьж болно. Тэгээд юу нөгөө товчонд болж нэг юу эрх зүйч мэргэжлээс яагаад ингэ дууны юу сонгоцсон бэ гэсэн шүү дээ тий. Нэг дуртай хит дуртай учраас л ерөөсөө эрх зүйч мэргэжил за нэгдүгürt над хүн санагдчихсэн. За яг үндэ хэлэхэд оюутан байхтай байсан. Тийм ч бас сайн бол сурч чадаагүй яг сурахыг хажуугаар ажил хийгээд энэ төр гэж явсан учраас жоохон орхигдсон байхгүй юм хэлэхэд. Тэгээд яагаад ч юм дөр хүний хүсэл сонирхол гэдэг бол тий үнэхээр дуртай хайртай зүйл гэдэг бол үргэлжил хүчтэй юм шиг байна. За тэгээд тэрэндээ гой тууштай байж чадвал хүн мэдээж үр шимээ хүртдэг ч юм уу тий. Тэр маань л одоо бүр тийм хүчтэй үнэхээр бүр цохилох зүрхэн дуу талдаа байсан учраас тэгээ би тэгтээ эрх зүйч мэргэжил сурсан дээрээс харамсдаггүй маш гоё мэргэжил тэгээ би өшөө сайн сурсан бол бүр гоё юм мэргэжил хүн сайхан шүү дээ эрх зүйч мэргэжил сурсан тэгээ харамсдаггүй ямар ч гэсэн тэгээд мэргэжлээ би голдгоо тэгтээ одоо юм ингээд орхигчлаа нэгэнт энэ зам руу явсан тэгээ энэ замаараа гоё тууштай үр шимийн хүртээд тэгээ тууштай л аяж бодож байгаа даа. Тэгээ 2010 онд
Nature Sound сургалтын төвийг та яаж олж авсан? Nature Sound сургалтын төвийн үүсгэн байгуулагч нь та нарын мэдж байгаа Дэхүү хамтлагийн продюсер Даш Тундаг ах байгаа. Тэгээ 2003 онд бол яг эхний одоо элсэлтэн явагц одоо 37 анги би бол өөрөө 37 дугаар ангийнхан төгсөгч нь. Одоо утгагүй 38 дугаар ангийн элсэлтэн болчиход ингээд мэдээллийг уншингууд нь Nature Sound дуулаачийн курсыг 2010-оноос нийт 800 гаруй төгсөгчтэй 90-д цамаг гарсан 400 дуу клип бас сонсогчдод сайн мэдж байгаа дуучид бас төгсөн байгаа. Одоо дуучин Наги, Kiwi, S4, Марлжинго, Баяр Цэнгэл газ Universe Based Song-аас бас мөнгөн сүх багшийг бас зөндөө олон хүмүүс таньсан байхаа гэж би бодож байгаа. Бас хоёр бас Top Line гэдэг хамтлагийн Өвөр Монголын залуучуудыг бас продюсерлсан хүн байгаа мөнгөн сүх багш. Тийм мөнгөн сүх Top Line хамтлагийн продюсер. Тэгээд Nature Sound 2010 анх мэдсэн юу гэхээр ер нь тэр үед 9 оноос эхлээд Universe Based Songs гэдэг наадам уралдаан тий хөгжиж авч эхэлсэн шүү дээ. Тэнгүүд нөгөө дуулах хүсэл сонирхолтой хүмүүсийн сэтлүүд нь бүгд төрөөл энэ уралдаанд орох юмсан гэл яг тийм үе нэг тийм давлгаа үүсчихсэн юм яалч. Яг дуулах сонирхолтой залуучууд нь тэр тэмцээн бол яг мөрөөдлийнх нь тий айгуу тийм боломжоо ашиглах айгуу гоё тэмцээн байсан байхгүй. Universe Based Songs бол үнэхээр бас Монголд бас нэлээд тийм гоё өөрчлөлтийг гаргаж өгсөн тэмцээн шот юм байл. Яг тэр монголчууд за ерөнхийдөө массараач гэх юм уу те гадаад дууныг сонсдгоо нэг мэддгүү гадаад дууны гоё үнцэн юу ч гэдэг гоё юмнуудыг нэг мэддгүү байхад бол Universe Based Songs гэдэг наадам гарч ирсэн нэрэ. Маш тийм залуучуудыг бас аюу зөв тал руу гэх юм уу альсвал нэг жоохон тэр дуугаар нь бас хөглөх нэг тийм гоё сэжим болж өгсөн юм шиг санагддаг байна. Тэрнээс бас үүдэлтэй миний нөгөө Nature Sound болсон сонгоолсон шалган. Тэгээ би шин огт дуулдаггүй байж байгаа л ерөөс нэг дуулдаггүй тайзан дээр нэг гарч байгаа байжгаад Universe Based Songs гэдэг наадч нөгөө нам гжигдээд байгаа шүү дээ дуулах сонирхолтой залууч. Тэгээ 9 онд би орсон байдیں۔ Тэр ангийнхаа нэг найзтайгаа ороод юуаач мэдгүй явж ороод нэг дөр шатанда шууд хасчихсан байхгүй. За тэгээд гайхаал. За тэмцээн гэж ийм байд юм юу ч үзээгүй те. Ийм байд юм. За хэрвээ тэмцээнд би хэрвээ амжилт бол үзүүлэе гэж бодож ивэл сурах ёстой юм байна. Би зүгээр дур сонирхолтой байгаад иж болохгүй бах те. Яаж зацгоос нь ойлгоё гэл. Тэгэл тэр үед угаасаа Universe Based Songs-ийн тэр үед Nature Sound гэдэг нэр бас яг эд үе дээр мандж исэн юм уу? Яг манай мөнгөн сүх багшийн яг шавнар дандаа амжилт үзүүлдэг. Тэгээд тэрнгээр айгуу яг ил тод яг дуу сонирхтой залуучууд ер нь бүгднгийнхэн чихэнд яагаад ч юм шууд хурж исэн баг. Тэгэл тэр тэндээс яг сонсоол тэгэл Nature Sound-ыг зорж чил 10 он сураал. Тэгээ би 2-7 хоног яваад ажил яах ч амжихгүй бай хаашлаа дараагийн хэлсэн дээр сурах. Тэгээ 11 он сурч төгсчихсэн баг. Тэгэхээр би одоо Nature Sound гэдэг дуулаачийн сургалтанда сурсандаа айгүйх тийм маш том олзуурах шивдэг байхгүй. Одоо Даш Тундаг багшийн маань ихнэр нараа хич. Тэгээ мөнгөсөх багш гэл энэ хүмүүс ер нь дандаа ингэж баярлж явах хэвээр өртөө юм байхгүй. Яагаад ч өөрөө ч мэдгүй явж байгаа л тэгэл дуулах үнэхээр дуртай байсан. Яг тэрэндээ тууштай байсан те. Тэгэл тэрнийхээ хүчээр нэг жоохон дуулдаг болоод тэгээд дээрээс нь бас мөнгөс багш Даш Тундаг багш хоёрыг дагж явж суралцж явж байгаад одоо багшлах эрхээ аваад те багшилж байгаа гэдэг энэ жоохон амжилт тийм маань эхлэл ерөөсөө Nature Sound гэдэг том гэр бүлээс гаралтай л та. Тэгэхээр Nature Sound-ийн хамт олон те үүсгэн байгуулсан багш нартаа бүгд нь ерөөсөө баярлж явдаг. Тэгээ ер нь би баярлах гэлтгүй ер нь төгсөгч нь бас айгүйх олон хүмүүс би ч бас баярлж байна. Чин сэтгэлээс баярлж байна. Тэгээд 2011 онд та Nature Sound сурж байхад та би ер нь таны дуулж байгаа хоолойг бол маш сайн сонсож байгаа. Та ямар дуу ер нь дуу мөнгөн сүх багш таныг сонсоод заяа.
таныг ямар дуу дуулуулж исэн юм бэ? Одоо төгсөлтөн дээр юу дуулж төгсөжсэн бэ гэж ямар. Тэгээ бас миний сонсч ирснээр бол та бас юу шилдгээр бас тодор шагнуулж исэн гэж сонссон. Тэгээ 2011 хамгийн сүүлд би дуулж исэн тоглолтынхаа хамгийн сүүлд дуулахтаа таштан дуу гişийнхаа нэг уртын дууны юмх дорн гэдэг дуудаг. Тэрийг бид нар чинь цөөхөлхнээ төгссөн учраас 2 дуулсан. 11 хүлээ 12 хүн төгсөөд. Тэгээд уртын дууны юмх дорн гэдэг таштан дуу гişийн дуу. Тэгээ нэг нь Оросд байдаг. Александр Панаётов гэдэг дуучны Lady Dashtia гэдэг Lady in Red гэдэг хуучны англи дуу. Оросоор Rod Stewart-ийн биш яхаа хэм блээд нэр марчиж Lady in Red тэгээ дөгч наач тэгээ яг наач айн Rod Stewart нь бүлээ өөр хинчлээ. Rod Stewart биш хэм блээд нэг дээрийн дуучин дуулсан. Тэрийг Оросоор Chris Van Burg байсан билүү үгүй лөө. За одоо нэрийг батгүй ямар ч сан дуу би бол дууг нэдэд байгаа. Тий дууг нь чимээ над аялж байгаа шин зөв. Тэр хоёр дууг дуулж төгссөн. Тэгээ ямар ч амжилттай төгссөн. Тэр үедээ тэгээ над тэр төгсөлтийн яг тэр тоглолт төгслөн дээр дуулсан дуулт надад айгүй их урам өгсөн л та. Би өөрөө ч төсөөлөөгөөрээ заргаа айгүйч дуулсан юм шиг байгаа юм. Тэгээ тоглолтын дээр нөгөө долгио ах зочноор ирсэн. Тэгээд тэр үед яг нөгөө Universe Best Songs эд мандж байгаа үед нөгөө шүүгчний Рагу гэдсэн шүү дээ. Сингапурын Рагу ирсэн байсан. Рагу тэр хоёр намайг ч айгүй их магтаад л. Тэгэл би чирсэн. Ямар юм бэ энэ хүмүүс магтаад байгаа утгаар би айгүй дуулсан юм бах та гэж өөртөө шитгэж ядаа. Тэгэл төгсөжсэн. Тэгээд ямар ч байсан амжилттай төгссөн. Тэгэл ээж энэ та. Зү. Тэгэнгүүт нь би бас таныг ингээ сайн судлангууд та бол 2013 онд Хишг жарл гэдэг дуучинтай Сара Перкети Ямогийн Итали дуу одоо өөр клиптэй байсан билээ. Клипжүүлсэн. Coverлж клипжүүлсэн тий. 13-нд байж гинэ тий. Тий 13 онд. Тийм бахтаа. 12 он хавцаа баха. 13 байсан болов уу? Тийм баг. За мөн бас My Songs гэдэг 2011 он тоглолтын дээр хин дуулж ирсэн үү? Тий вокалыг дуулж тоглолтод орж ирсэн My Songs 11 оноос тий Балхчаа Гаятын My Songs 2011 он. Тий. Back вокал хийжсэн тоглолтод. Тэгэл тэрнээс ерөнхийдөө айгүй их Монголын том хамтлаг дуучдын арт вокал хийсэн л дээ. Чукахын 2-3 ч тоглолтын арт вокал хийжсэн. Наран хичимс 2 билүү тоглолтын арт вокал хийжсэн. Тэгэл ерөн зөндөөдөө тэгэл Балхчаахын тоглолтын арт вокал хийжсэн. Тэгэл зөндөө байгаа дөө. Ерөн тэгээ нэг халиун ахын нэг тоглолтын фракц гэдэг байхгүй. Тэнд нь хамрагдаад халиун ахын одоо авсан тоглолт гэх юм уу? Хариуцж авсан тоглолтод нь бид нар бэк хийж явдаг байсан. Тэгээ саяхнаас ер нь би дуртай айгу тийм юм да. Ер нь бол одоо мундаг дуучдын ард бэк хийж явна гэдэг чинь айгу их юм сурдаг. Тэгээ бас бэк вокал хийнэ гэдэг чинь бас айгу амаргүй ажил байхгүй. Тэгээ айгу их сонсгол шаардна. Ер нь бол амаргүй хальт зүгээр ардан дуулж байгаа юм шиг харагддаг мөртлөө. Тэр чинь 2-3 хоолоо салгаж дуулна, тэрийг алдахгүй дуулна, дээрээс нь бас тэр дуучныхаа өнгө аяст нийлүүлж дуулна гэдэг чинь бас амаргүй л дээ. Тэгээ тэрэндээ би ер нь их дуртай байдаг. Тэгээ саяхан нарыг чинь тоглолт болсон. Тэрэнд бас оролцоход амжаагүй. Ажил мэл та нарын төгсөл тэгээд тий. Жилэгтэй байсан болохоор амжаагүй. Өмнө амжсан бол би ормоор л байсан. Ер нь яг багш байсан ч гэсэн ер нь тиймэрхэмдээ би айгу дуртай байхгүй. Суралцчихл байвал те бас би одоо ч ер нь суралцчихл байгаа шүү дээ. Тийм суралцах юм дээр ерөөсөө юу яадаг хоош суудаг. Энэ сая өнгөрсөн 4 өдөр наран ихч баяр цэцэг ихч хоёрын Together гэдэг тоглолт байсан. Тэрний бөмбөрчин нь яг өмнө тантай хамт бас та back vocal хийж явах үед бас адилхан бөмбөрчин байсан байлээ. Тий. Баг тий. Тэгээ одоо яг тэр бүрэлдэхүүнтэй би тоглолтын зөндөө орж исэн. Баг юу байна? Гитарч Аатгах байна. Бэс гитарист Бэлгэ ах байна. Тэг өөр юм байла да. Тэгэл тоглолтын юуны хөгжмийн найруулга дээр нь хайлах ажилласан л ах бодвол.
За нэгээс сонсогчд манаас ийм асуулт асууж магадгүй гэж би асууж байгаа юм л да. За солгоо хоолоо гэж хүмүүс нэг яриад байдаг шүү дээ. За караокед оронгуудаа за би дуулахгүй миний хоолоо би солгоо хоолойтой. Солгоо хоолоо гэж юу н байдаг юм уу? Энэ талаар та сайхан хэлээд өгөөч. Яг да багш нарын дашны багш мөнгөс багш нараас сурсан юм аа би одоо ерөнхийдөө хүүхдүүд зааж багшилж хэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд дээрээс нь өөрийнхөө бас жоохон ч гэсэн туршлагыг хоримтлуулад хүүхдүүд юм заагаад ингээд багшилж хэлж ийн л та. Тэгээд солгоо хоолой гэхээс илүү сонсголын юу юм шиг байгаа. Ерөнхийдөө сонсголын жоохон гажуудл гэх юм. Тэрнээс ч одоо юу гэдэг чинь баруун гар солгоо гар гэдэг шиг солгоо хоолой гэж ер нь бол байдаг юм шиг байна. Гэхдээ тэрийг ерөнхийдөө хөгжүүлж болох боломжтой гэж үзээд байгаа. Уг нь бол тэг янз янзын аргаар л хөгжүүлдэг юм шиг байна. Хөгжим сонсгож, хөгжим тоглож, нот моторч гэх юм ингээд сонсголыг өөр системтэйгээр сайжруулах, манжруулах гэдэг ч юм уу. Тэгээд гам дасгалаар бол ерөнхийдөө солгоо хоолой тэр солгоо хоолой гэхээс сонсгол муутайг үнэл гэж ярих нь зөв юм шиг байлаа л дээ. Зөв. Гам уншихыг та бас манай ер нь сонсогч мэдэхгүй байж магадгүй. Гам уншин гэдэг яг юу вэ? Гам бол ерөөсөө хоолойны дасгал байхгүй. Дуулт юм хоолойны гам дасгал хоолойг зөвшөөрүүлэх, хоолойны өнгийг тогтоох, өнгө тогтоох. За дээрэс нь тэгээ бүр хоолойны нөгөө цараа хүрээ диапазоныг өргөсгөх, өнгийн тогтоох гэл аяг олон давуу талтай. Одоо дууч бүгд л бэлтгэл хийхдээ гам уншдаг шиг уншдаг байхгүй. Тэгээ одоо жишээ нь фитнесээр ярих юм бол одоо юу л гэсэн үг шүү дээ. Одоо амгийн гол төр хэрэгслүүрүүд нь л гэсэн үг байхгүй. Одоо тамирчид бас юуг голчилж одоо тэмцээндээ бэлтгэхдээ юуг голчилж бэлтгэдэг тэрний одоо амгийн дом тасгал сургууль гэсэн үг байхгүй тий. Маш чухал зүйлтэй гам бол гамыг ерөөсөө дандаа уншиж явах хэрэгтэй юм билээ ер нь л дандаа л яг гой хоолоо молгоо сайжруулж өнгөө тогтоож хоолоо халаагаас эхлүүлээл тэгэл тэр чин гам чи янз янз байгаа шүү дээ олон төрлийн гам дуултын стил жанр бүртэн тохирсон тийм гам дасгалууд байгаа шүү дээ тэгэхээр чин одоо жишээ нь зүгээр доогор дуулдаг уянгийн дуу голцоо дуулдаг байлаа шүү жоохон темптэй ритмтэй дуулыг гэвэл бас ямар төрлийн гам уншиж тэр дуулал чинь сайжрах уу гэдэг юм те гих мэдчлийн одоо иймэрхүү дуулалтын одоо техникүүдийг хүртэл сайжруулдаг тийм том дасгал хэрэгслүүр байхгүй юу дуулах дуугаар дууны урлагаар хичээлдэг дуу сонирхдаг бүх хүмүүст одоо хамгийн хэрэгтэй том хэрэгслүүр дасгал нь гэсэн үг. Яс манай монголчууд миний анзаарж байгаа монголчууд ялангуяа дуу хууртай ардтай мөр те наадмын 3 даваатай найрын 3 дуутай. Яас ингээ хотын амьдралд ингээ харангууд чөлөөт цагаараа залуучууд караоке ордог. Миний асуух гэдэг зүйл гэвэл караокед одоо 7 нэгт нэг удаа ордог гэж бодъё. За. Тэг жилийн туршид ер нь караокед яаж дуулалтаа сайжруулж болох вэ? Мэдгүй караоке дуул сайжирт юм уу? Харин гэхдээ яг зүгээр хүн яаж дуулахаас шалтгаалж магадгүй. Зүгээр ажил албаныхын тагаа зүгээр нөгөө наригц ингэхэд ороод дуулахад бол дуулт сайжирна гэж бол байхгүй хаа. Би тэгж бодчих. Тэнд чинь одоо яаж өөрийгөө контролдож сайжрах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа юм те тийм байхгүй ш. Зүгээр за би янз янзын ажил хийж ирсэн л нэг караоке ажилуулдаг бас байсан юм. Тэр үед бол тэрийг гэхдээ караоке дах гэхгүй байх л та би зүгээр ганцаараа ажил эхлэхээс өмнө ч юм уу айгүй их дуулдаг байсан байхгүй бэлтгэл хийж тэгж бэлтгэл маягаар караоке дуулвал яг сайжирч магадгүй тэрнээс зүгээр юм наргаа цэнгийн дөрөв сайжирна гэж л бараг байхгүй хөө зүгээр ер нь бол анханаас нь хэрвээ зүгээр караокений ер нь жоохон дуулалт сайтай дуулах дуртай хүн бол караокегаар би өдөр болгон би караоке хийж дуулчихна болох юм эсвэл дуултнаа сайжрах байх гэж бодож ивэл өөрөөсөө л ойлголт авах гэж бодож байна. За энийг хоёр юм тодорхойлчлоо. Ер нь салгаа хоолой гэж байхгүй, ер нь сонсголын гажуудал байгаа даа. Тэгээ сонсголоор хөл хөгжүүлж болох болно л гэж үздэг шүү дээ. Тэгээ яг бас одоо яг Монголд бол бүр яг тийж онлайн талаас нь тодорхойлсон бол байхгүй. Зөвхөн практикаар одоо жишээ нь нэг дуун дээр бол ингэ яаж шал нүдж байгаа ч болтугай засч болдог л байхгүй. Ер нь бол сонсгол муутай хүнийг бол. Тэгээ бүр сонсголыг бүр эрс хөгжүүлж чинь гэсэн үг шүү дээ. Шууд юу гэдэг чинь нэг
код хийгээ ч юм уу те шууд тэр солоо хоолой гэдэг хоолойг шууд тийм маш зөв дуулалтан маш сайн сонголттой болгох юм шиг байхгүй тийм шиг системтэйгээр үе шаттайгаар маш их тийм бэлтгэл гам тасгалын бүр чихэнд нь хоногшуулаа тэгээ бүр чихэнд тасгаж ээж тэгжиж сайжруулах. Тэрнээс шууд ингээл автоматар юу биш болно гэж бас тодорхойлж бас хэлэх нь бас нэг талаараа өөрөсгөх. Тэгэх юм бол одоо юу гэдэг чинь бүх солоо хүмүүс ирээд миний солоо хоолойгцсаад өгч гэж яаш тэ тэр чи мэдээж хүний өөрийнх нь хичээл зүтгүүлээс нь төлөөтэй. Бас нэг миний анзаараад байгаа зүйл гэвэл яг зөв амьсгалаа одоо хуваарлах юм бас яг амьсгаа авсан тэр агаараа бас зөв одоо зарцуулах. Тийм тэр урлаг багхгүй ерөнхийдөө тий яг зөв чи өөр айгу тийм хичээнгүй болохоор тэр хүмүүстээ тогтооцсон байна азар. Тэгээ манайд одоо сурж байгаа хүмүүс биднээс зөндөл хэлж өнгөрүүлдэг л тий хэл нь яг зааварчлан тэр болгон тэр зарим тогтоохгүй ингээд өнгөрөөчдөг байхгүй. Тэгээд яг дуулах техник дуулах урлаг бол ерөөсөө амьсгааны урлаг гэл хүн болгон хүлийн зөвшөөрсөн. Ерөөсөө л амьсгааны урлаг. Яг тэр болгоны амьсгаар зохицуулж идэг. Тэгээ амьсгаагаа хэрхэн яаж авч хуваарлахаас үний дуулалтын сэтгэл мэдрэмжийн хүртэл гоё гарна тий. Уянган дуун дээр амьсгаагаа яаж тааруулвал бас яаж хэрхэн мэдрэмжтэй дуулах вэ? Альсэл эсрэгээр бүр амар гоё бүр темп шаардсан бүр хурдтай акценттай дуу мөн төр ч юм уу те амьсгаагаа яаж хуваарлж яаж гоё зохицуулах вэ гэдгээс ерөөс бүх юм дээр амьсгаа амар хамаатай те мэдрэмжтэй холбоот мэдрэмжэн дээр хүртэл амьсгаа нөлөөлдөг. За тэгээд дууны тэр стил жанр дээр хүртэл амьсгаа нөлөөлдөг. Хэмжээгээ хуваарлахад хүртэл амьсгаа нөлөөтэй өнгө гоохгүй байх өнгөний балансаа барихад хүртэл амьсгаа нөлөөтэй байхгүй. Тэгээд амьсгаа ер нь дуу сонирхож байгаа хүмүүс дуулах гэж дуулалтын урлаг сонирхож байгаа хүмүүс ерөөхдөө эхлээд амьсгаагаа амар сайжруулмаар юм шиг байна л ер нь бол анхаарах хэрэгтэй. Эхлээд мэдээж анхан шатны ойлголтуудаа ойлгоод сураад тий. Дуулах гэж юу юм дуулахад ер нь юуг анхаардсан бол за тэгээд ер нь дуу гэж юу юм гэдгээ өөрөө яг мэрэгжлийн хүн дээр нь хэлүүлээд ойлгоод за тэгээд дээрэс нь дуулалтанд одоо юу шаардлагатай тий ямар техникүүдийг сурах хэрэгтэй за амьсгаа тий амьсгаагаа зөв хуваарлах ритмээ яаж сонсож болох уу дуугаа яаж сурах уу хурдан сурж амилуулах уу яг тэр дууных нь гол санаа утга санаа хэлэх гэж байгаа мессеж бүр далд санаа юу гэдэг тэрийг бүгдийг хэрхэн яаж амилуулах вэ гэдэг тэгэл яг үе шат системээр бүгдийн сайн нарийн ойлгож ижил дуулт сурах байх л гэж бодож байна. Тий. Тэгээ бас нэг би нас нэг 3 юм авсантай 3 дахь зүйл нь юу вэ гэвэл яг таавал хичээл дээр хэлжсэн хүн болгон өөрийн гэсэн онцгой хоолойны өнгөтэй байгаа. Мөн бас одоо өөрийнхөө хоолойныхоо өнгийг тодорхойлох ёстой тий. Дээд өнгөтэй байна уу? Тэр тембэр диапазон гэдэг таны яриад байсан. Одоо доод өнгөөр байвал одоо тэг жишээлбэл уикендийг дууг арай тохиромжгүй яг өөрийнхөө өнгөндөө тохирсон өнгөө мэдэх өөрийгөө танин мэдэх талаас л дэрийг л хэлж байна. Хамгийн дөрөнд л одоо нөгөө дуулалтанд юуг анхаарах хэрэгтэй гэж эхлэнгүүт хамгийн дөрөнд өөрийнхөө тембрээ мэддэг байх хэрэгтэй шүү дээ, мэддэг бас чи одоо чинь доогоор дуулдаг шүү дээ, доогоор бас баритон гэсэн тембрээр тодорхойлогддог тий. Тэгэнгүүт чи чинь өөрөө викенд дуртай юм Майкл Джексон дуртай байлаа гэж бодоход тэр дуртай дуугаа дуулахгүйгээр яг өөрийнхөө хоолойны гоё яг тэр онцлог нь юу хичээл дээр угаасаа ярьдаг шүү дээ. Хүн болгон яг дахин давтагдчихгүй цор ганц төрдөг шиг чиний тембер тэрийгээд байгаа цор ганц байгаа учраас яг тэр цор ганц тембертэй яг ямар гоё дуунууд тохирох вэ дэлхийн бүр хар мянган дуунууд байна шүү дээ. Яг тэр тохирох дуучныхаа тохирох одоо тембер нэг диапазон гэж яриад байгаа шүү дээ. Тэрийгээр зөв тохирож дуулвал хүний чихэнд нэгдүгээр харуу ханаар ботход л ядчил сонсголтондоо сонсогдсон тийм үү. Тэ сонсголтондоо сонсогдсон дээрээс нь чихэнд наалдцтай хүний хамаагүй тийм дотн тэгээ дээрээс нь чиний диапазон нөгөө юу дуулалтын нөгөө техник талаас нь яг нөгөө онливуднес гэх юм уу хоолойны цар хүрээ буюу нөгөө диапазон чинь тааруулж байгаа болохоор чамд өөр чинь дуулах ч гэсэн амар. Тэгээд тэр дуулалтаа гаргахад чам зөгч байгаа учраас чи дуулалтаа гаргах чинь чамд ч гэсэн амар дуулахад төвгүй тэргүй тэгээд дээрээс нь хамгийн гол нь
цохилгоо гэдэг чинь хамгийн чухал шүү дээ. Тий, бас зөндөө олон хүмүүс би бас өөрийгөө сургалтаас явж авсан мэй гэвэл яг хүмүүс бас өөрийнхөө хоолныхоо өнгөө ингээд тодорхойлчих юм бол дараа нь караоке ч гэсэн ингээд очиход амар амархан. За би энэ дууг миний одоо явуулсан миний хоолойны темпээр тохирох юм байна. Гэхдээ заримдаа ингээд яг нэг дууг ингээд сонсоол амар гоё сонсогдоод тэгэнгүүт нь яг ингээд дуулж үзэнгүүт нь болохгүй байгаа л хачин юм болдог. Тий, ядаглал тэр штэ бүр наацхан болиг хийдэг. Караокед ороход л ядж л би ч нэг иймэрхүү өөрийнхөө хоолойг ингээд зөв тодорхойлуулчвал те. Зөв тодорхойлуулчвал би ч нэг иймэрхүү жанрын дуу дуулсан чинь над зөгчөөсөн штэ те. Тэгэл энийгээ би ингээд дуулаад тэгээ дээрэс нь би амархан сурах юм байлээ мэлээ бүх давуу талуудаа мэдчихэж штэ ядж л. Тийм учраас бүр наацхан жишээл авахгүй караокед ядаж зөв дууга айтаахан цэвэрхэн дуулаад өөрийгөө айтаагаа аваа гарчихвал тийм давуу тал нь байж л байгаа байхгүй. Зүгээр наацхан жижигхэн давуу тал шүү дээ. Тэгээ бүр цаашлаад ярих юм бол зүгээр манай nature sound-ыг одоо рекламдах гэдэг шин биш л дээ. Зүгээр реклам маягийн зүгээр ярьж болох болно. Чөлөөтэй гэсэн юм чи тээ. Nature sound-ийн давуу талууд айгүй их байна л дээ. Жишээ нь яг чи зүгээр өнгөцгөн зүгээр энгийн үнд зүгээр ойлгохоор жишээ сая ярьлаа шүү дээ. Зүгээр караокед ядаж зүгээр өөрийгөө эвтэйхэн цэвэрх аваа гарч байна. Тэгээ дээрээс нь дуулах хүсэл сонирхол мөрөөдөлтөй бол нэгдүгээр цаг хугацааны хувьд мэдээж бага хугацаанд тодорхой яг мэдэх ёстой зүйлүүдийг мэдж аваад тэгээ тэрэн дээрээ суурлаад өөрийгөө хөгжүүлээд яг тэр суурийн зөв тавиад өгч юм чи тэ. Өөрийгөө хөгжүүлээд цаашлаад өөр дээр маш сайн ажиллаж чадах юм бол ерөнхийдөө одоо өөрөө зөв хөгжөөд явчихна гэсэн үг байна. Тэгэхээр аюул олон том давуу талууд бий л дээ. Тэгээд дээрэс менежер саунд чинь төгсөлт болгон дээрээ заавал 2-3 ч те хязгаарлагдахгүй л те. Хүнийг шагнадаг, урамшуулдаг, уран бүтээл хийх тэр сэдлийг нь төрүүлж заавал урамшуулдаг те. Хоолоо бичих хэрэг, альсвал шууд уран бүтээл хийх хэрэг. За тэгээд дээрээс мастер уран бүтээлээ дээр ерөнхийдөө шагнаж дэмждэг баг. За тэгээд дээрээс нь манай nature sound-тай холбоотой байх юм бол тэгэл уран бүтээл хийх тал дээр те уран том продюсеруудтай холбож өгөх мөх гэл маш том гүүр нь болж өгч бас чаддаг. Тийм давуу талтай сургалт байхгүй юу гэнэ л. Тийм надад бол маш сургалт бол маш таалагдсан би бол зөндөө юм сурч авсан бас багштай бас баярлалаа гэж хэлье. Тэрний түүх нь бас амар сонирхолтой. Нөгөө late night-ийн Мико гэх манай найз байдаг. Тэр 2000 бас 11 дугаар төгсөлтийг төгсөж ирсэн. 11-ийг төгссөн юм уу тийм. 11-ийг төгссөн. Мико одоо минь дүргээ. Тэгээд яг нөгөө коронагийн үе байсан хөл орой. Манай тоглолтууд ч гэсэн байхгүй. Тэгээ тэр үед нь би үж басна гэвэл нэг 3 жилийн өмнө одоо Ирландын нэг комедианы тоглолтыг Батапитээр зохион байгуулж ирсэн. Тэр хүн одоо 60 настай одоо хүртэл бараг 30-аад жил stand up comedy урлагаар явж байгаа хүн. Тэр хүн надад нэг ийм хэлжсэн. Stand up comedy гэж сурмаар байвал stand up comedy-гаас өөр юм хийгээд сурдаг юм аваас. Бас миний хувийн мөрөөдөл юу гэвэл бас нэг зүуд дуулж сурыг нэг дуудлал нэг гой дуулж сурах юмсаа гэх нэг тийм бүр багасаа тийм мөрөөдөл байсан. Яг гэвэл намайг ингээд хүмүүс чинь чи салгаа хоолойтой ингээд хэлдэг байсан. Тэгэнгүүт нь тэр ч юм уу санагдаал. Тэгэл за нэг би нэг ядаж нэг караокены 3 юм уу 5 дуутай болчихъя. Тэгээс яг одоо сургалтанд суугаад яг өөрийнхөө бас нэг мөрөөдлөө нэг биелүүлчихье. Зорилгоо хүрээ тэгээд бас тэр зорилгоо бас хүрээд төгсөндөө бас маш их өөртөө бас бүр нь баярлж явдаг. За зорилготой хүрсэн бол одоо бидний бас зорилго тэрэн дээр орж байгаа шүү тий. Тэгээ чи өөрөө солгоо гэж хэлүүлдэг байсан тий. Одоо солгоо гэж хэлүүлэхгүй тулд өнгө алдахгүй солгоорохгүй дуулах нь шүү дээ цааш та. Тэгж чадсан гэж бодож байна шүү өөрөө. Хоёр дуунд контролдож тий. Одоо бол илүү сургалтанд суугаад яг 2 дуу тэгээ George Ezra-гийн Shotgun тэгэнгүүт нь тэгээ Medea-хийн Mi Amor-ыг дуулангуудаа дууг бол за баг анхны удаа яг тийм жигнэсээ судалж эхэлж байгаа байхгүй юу? Эхлээд дуугаа тэгээ дуучнаа ойлгох, дуугаа ойлгох, дараа нь дуугаа тэр дэржин
бараг 2 сар гаруй ингээл сонсоол тэгэл хичээл болгон дээр чин дуулаад тэгэнгүүт нь таны яг тэр зааварчилгааны дагуу за энэ дээр хоол өнгө алдчихин шүү энэ дээр ингэж шүү ингээд тэрийг ингээд засангуудаа тэгээ сүлд нь яг ингээд зөв дуулалтайгаа ойртчих юм бол хүн дараа өөртөө дуулахтаа арай өөр нэг хандлагатай болж байгаа юм болов уу гэж бодож байна л та. Тэгээ одоо жишээ нь та нар ядж л нэг дууг сурахтаа ядаж зөв техникээр сурж эхэлж байгаа үст тэ. Тэгээ эхнээс нь бүр ингээд өөр системтэйгээр дуугаа эхлээд ойлгоод ингээд тэнгуут дуун дээр одоо юу гэдэг чинь алдаамад гаргахад бас гарах эрсдэл нь бага болчихж байгаа үст ядж л тэ. Тэгвэл тэрийг ойлгох төгссөн бол бас сайн байна л гэсэн. Ингээ бас миний нэг төсөөлж байгаа зүйл гэвэл одоо цагаан сар байна. Найр наадан байгаа. Тэгэнгүүт нь одоо хамаатны ах шин тэгэл ээлжлэл за одоо дуудвал ингэнгүүт нь ядаж нэг зөв 3-5 дуу дуулж чаддаг юм бол тэр чинь хүндээс маш амар нэмэртэй байгаа байхгүй юу? Тийм үнэлэгдэж шүү дээ тий. Тэгэл яхаа. Ер нь бол амьдрал тэр та бол ер нь залуучууд ягаад ядаж тий нэг зөв дуулчвал ер нь ягаад хэрэгтэй гэж бодож байна. За яг зүгээр энгийн хүн гэхээс илүү ядаж нэг дуу сонирхдаг залуучууд маа тий дуулах дуртай одоо л нэг хүмүүс заавал мэрэгжил эзэмшихгүйгээр өөрсдөө дураараа гоё дуулах дуртай л бол дуулдаг болчиход шүү дээ тий open mic янз бүрийн үйл ажиллагаан дээр өөрөөсөө хөгжүүлээд өөрөөсөө суралцаад дуулдаг болчиход байна л да. За тэгээд тэр хүмүүсийг одоо зарим нь яг үнэхээр бас мэдгүй л өөрсдийнхөө нэг хоолойг ч юм уу те хүн ер нь өөрийгөө нэг сонсч чаддгүй гэж ярьдэн шүү дээ. Хүнийг айгуу сайн сонсдог. Тэг хүний дуулалтыг ч юм уу айгуу сайн сонсдог. Өөрийнхөө дуулалтыг нэг сайн сонсч чаддгүй гэж ярьдэн шүү. Тэрэн шиг ерөнхийдөө зөв дуулах систем айгуу сайн зөв мэдээд авчих хэрэгтэй байх гэж байна. Ер нь бол чи яг яагаад тийх ёстой вэ гэж бодож ин ясус шүү дээ те. Тэгэхээр анханасаа дууныхаа ядчил тэр утга ямар дуучин хэрхэн энэ дууг амьлуулсан яг хүнд яг ямар мессеж өгöd байгаа юм те дууных нь яг тэр нарийн утгыг ойлгож дуулвал бас айгүй ядчил тэр хүн утгыг ойлгоцсон бол тэр дуулалтаараа илэрхийлж байгаа илэрхийлэмж нь ядч хүнд бас хүрхэн нарийн илүү ойрхон шүү дээ те тэгэхгүй зүгээр одоо нэг дуулж сурж байгаа залуучууд маань зүгээр үгийг харж цээжлээл тэгэл аян шууд тогтоогоол дуулчаад байгаа л байх л та. Ер нь би ч гэсэн тийм л байсан байхгүй. Тэгээд яг бүр дуулалтыг чинь бүр анханаас нь ойлгож бүр тэр дууных нь амийн сүнс бүр одоо өөрөөр амьлуулах гэж байгаа юм чи тэ. Бүр нарийн бүх тэр одоо юу гэдэг тэр дуун дээр оршиж байгаа хилэмж утга санаа бүгдийг нарийн ойлгочоод энэ ийм утгатай юм байна. Ингэж хүнд юм ойлгуулах гэж байгаа юм байна гэдэг ч юм. Альсвал ийм гоё аз жаргал баяр баясгалтайгаар би дуулах хэрэгтэй юм байна. Альсвал тэ ийм гониг харуулслыг би хүнд ойлгуулах гэдэг ч юм. Тэр яг дууных нарийн юмнуудыг сайн ойлгож иж дуулвал арай илүү хүнд хүрэх нь илүү юм болов гэж бодож байгаа. Одоо манай дүүн бидний үеэс доошоо дөнгө сурж байгаа дүүнер гэх юм уу те тэд нар бол ерөнхийдөө бас зүгээр тэрийг анхааруул бас зүгээр шүү л гэж зөвлөх гэдэг юм л та. Амханта. Тэрнээс зүгээр яг бич тэр одоо чи сурхаас өмнө бол бас тэгдэлсэн билүү зүгээр дууг хальт сонсоод сурчих гал те зүгээр караоке үгийг харж дагж дуулаад тэгэл би дуу сурцсан гэж энэ дуу би мэдэн сурцсан гэж ойлгодог. Тэгэхгүйгээр бүр нарийн тэр чин хөгжмийн зохиолчд дууных нь үгийг бичиж байгаа, шүлгийг бичиж байгаа хүмүүс чинь бүр айгүй их тийм сэтгэл мэдрэмж гаргаж байгаа шүү дээ. Тэрэндээ бүр ур ухаанаа сэлж өгч шигтгэж хийж байгаа учраас яг тэрийг мэдрэхийн тулд тэрийг нь бэхлэн мэдрээд тэр өөрөөр амьлуулах гэж байгаа учраас бүх тэр нарийн зөвлөдийг айгүй их сайн ойлгож иж ядчил дуулж авах хэрэгтэй юм болоо даа л гэдгийг би ойлгосон л та. Яа одоо үед чинь яг энэ коронагийн үеэр чинь Voice of Mongolia бол нь ер нь дийлэх монголчууд ингээ үзэж байгаа. Мөн бас энэ иймэрхүү тэмцээнд
жимцэн шоунд оролцоод цаашдаа яг энэ урлагийн салбарт хөлөө тавьж байгаа зөндөө олон залуучууд байгаа. Би өөрөө тэгээ юу гэж бодсон бэ гэвэл яаж жагаад одоо төрөлхийн авьяастай хүн гэж өөрийгөө бодож байгаа гэж бодъё. Би одоо тэгээ гоё болж байгаа тэгсэн ч гэсэн ядаж тэгээ Nature Sound-ийн сургалтанд суугаад суур мэдлэгтэй болчих юм бол цаашдаа илүү амархан болно шүү дээ. Яг зөв фундамент тавьчих юм бол. Тий, ер нь тий төрөлхийн авьяастай хүмүүст бол ялангуяа тий өөрсдөө ерөнхийдөө юм гадарлаж байгаа шүү дээ. Бас зөв дуулалтаа мэддэг авьяастай хүмүүс байлаа гэж бодоход тий. Ерөнхий дуулалт нь юм байна. Тэгээд яг одооны залуучууд бас интернет сошиал орчноос бас дуулалт юу юм уу гэж бас хөгжиж учраас бас мэдээлэл авдаг л баг л та. Тэгээд хөндлөн хүнээс яг мэрэгжлийн гэдэг ч юм уу арай туршлагатай хүнээс яг тийм мэдээллүүдээ зөв юмнуудаа тавиулаад заалгаад авчвал бас өөрсдөнд нь хөгжих нэр яг чиний хэлж байгаа яг зөв. Үнэхээр дөт гэх юм уу амар байна л та ялч. Тэгээд яг тэмцээнд орж байгаа хүмүүс яг одоо чинь яг дууны сонголтын дээр жоохон алддаг мэдээж те. Дууны сонголт гэдэг чинь амар чухал байхгүй. Тэгээд дээрэс нь хүнд яг нэг тийм тохирдог дуу гэж яг байдаг байхгүй. Яг байдаг те. Тэрийг яг зөв олж чадах юм бол ер нь бол ямар ч хүн ер нь их тийм дуулалтын үүднийх голөгдохооргүй сонсогдно гэсэн. Ядчлаа. Тийм. Миний хувьд бол яг сургалтын туршид за тавал хичээл дээр хэлсэн за ямар дуу дуулмаар байна гэдээ асууж ийсэн. Гэтээ бас таас хэлсэн. За тэгээ багш нь бас та нарт ийм дуу дуулах юм зүйл болно шүү гэж. Би бол өөрөө юу гэж бодож анхнаасаа шууд бодож ийсэн. За би өөрөө дуу сонгомоор байна. Зүгээр багшийн зөвлөгөөгөөр яг надад ямар миний хоолонд ямар тогсон дуу байна тэр дууг суръя л гэж юу нь л бодож ийсэн. За тэгээд чиний хоёр дууш хоёулангийн би сонгож өгсөн шүү дээ. Тэгээд сонголт нь хэр бас одоо эргүүлээ чамаас асуулт. Надад бол хоёр дуу хоёулаа таалагдсан. Тэгээд дуулах тусам сонсох тусам тэр хоёр дуундаа бол ер нь дурлсан гэж хэлж болох юм уу? Яа яг тэр амар чухал байхгүй тий. Нэгэнд дуулах гад сонгоод авцсан дууныхаа бүр дурлал нь яг ойлгох хэрэгтэй байхгүй. Яг гоё юмнуудыг ойлгох хэрэгтэй. Яг тэгжиж яг чамд яд өөр чи тэр дуун дээр ажиллахад урамтай шүү дээ мэдээж тий. Тэгэхгүй жоохон таалагдахгүй ч юм уу яг гүйцэд ойлгохгүй залхуурс хийгээл тэгсгэл өнгөрөөчдөг бол тэр чин тэр дуун дээр ажиллахад өөрт нь мэдээж тааламжгүй санагдана. Тэгээд нэг одоо хоёр дахь хамгийн гол нь чам чиний хоолойн чинь тохирж исэн байхгүй тий. Тохирж исэн дуулахад бас боломжийн чиний бас дуулалтын юмнууд гой гой онцлог чинь тэр дуун дээр гарчих боломжтой байсан учраас тэгээд дээрэс нь чи бас тэр дуу хөөрхөн тэр нөгөө хоолойн чинь тохирж байгаа учраас амьлуулахад тий бас дөхөн болж ирж байгаа байхгүй тий. Тэг санагдсан юм шиг юм гэж. Тэгсэн. Тэгээ тийм учраас тэгээ чи тэрэн дээрээ бас өөрөө урам авч дуунда дуртай болж эхэлж байгаа байхгүй тий. Тэгээ мэдээ чиний өөрөө жигшээ зүтгэл байгаа. Тэгээд за миний сонголт бас онсон бол тэгээ энэ хоёрыг нийлээд тэгээ дуул чинь тэгээд гоё зохиод явчихаар чинь тэгээд дуртай байхаас өөр аргагүй. Тэгээд тэрэндээ урамшаад хөршөө илүү гоё дуулт сурахыг хүссэн тийм хүсэл эрмэлзэл байгаа болохоор ямар ч хэсэн тэр дуу одоо чам дээр жишээ авахд л тийм биш үү те. Бас танаас би юу асуумаар вэ гэвэл одоо дуу дуулахын тал дээр хүмүүсийн одоо нийтлэг тийм ташаа ойлголт юу вэ? За хоёлаа няцаачлаа солгоо хоолоо гэж байхгүй. Энэ бол зүгээр яг сонсголын тал дээр асуудал байгаа. Тэгээ би өөрөө над чинь тодорхойлж байгаа юм биш үү? Ерөөдөө одоо энэ практик дээр тиймэрхүү юм яваад байгаа байхгүй юу? Тэр бол тэгж хэлсэн. За яриагаа өргөжлөөд би тасалчлаа. Тийм. Одоо хүмүүсийн дуу дуулахын тал дээр байгаа хүмүүсийн тийм нийтлэг байгаа тийм ташаа ойлголт дуу дуулах ингэдэг тэр талаар та юу гэж боддөг вэ? Ташаа ойлголт уу? Одоо жишээлбэл хүн төрөлхийн авьяастай дуучин болж төрдөг. Гэдэг ойлголт болов. Жишээ нь ийм ташаа ойлголт байдаг шүү дээ. Тий төрөлхийн авьяастай дуулдаг дуучид гэж байлгүй л ах юм мэдээж. Тэгээд дээрэс нь хөдөлмөрөөр бий болдог дуучид гэж бас байгаа шүү дээ. Үнэхээр дуртай бол жоохон ч гэсэн өгдөл байвал тэрийг тэр одоо ташаа ойлголтыг энэ заах гэдэг шүү дээ. Тэр хүн болгонд ерөнхийдөө ер нь бол ямар ч хүн болгонд боломж бий. Дуртай байвал жоохон өгдөл байвал
тэрийг хөгжүүлээд за гол нь тууштай байх хэрэгтэй. Хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Үнэнч байх хэрэгтэй. Тэрнийх төлөө хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь яг тэр зорилгоо болгоо тавиад хичээх юм бол ер нь хүн болгонд л боломж байгаа. Дуулах хүсэл сонирхолтой бүх хүнд юу гэдэг чи одоо шинэ за ер нь би амар ерөнхийдөө хөөхөн дуулдаг хүн байлаа гэж бодъё. Тэгэнгүүт өөрөө жоохон няцсгаал өөрөөгөө жоохон няцаагаал надад угаасаа өөгдөл авяас байхгүй юм чи би нэг дуучин болж чадахгүй байх гэд өөрөө хүсэл сонирхлоо шон хүсэр хайх гээд байгаа хүн байвал тэр бол ташаа ойлголт байхгүй тий. Өөрөө үнэхээр дуртай байвал тууштай байвал хөдөлмөрлөж чадвал тэрэндээ бүр эцээ хүртэл би энэнийхээ үр шимийг хүртнэ гэд зүтгэж хөдөлмөрч чадах юм бол угаасаа л тэр цаана нааштай үр дүн хүлээж илтгэх байхгүй. За тэгээд өөр няцаах ойлголт гэвэл хамгийн том юуг нь л ташаа ойлголтын чи сая хэлчлээ л. Тэгээд жижиг сайжиг бол зөндөл байгаа хөлт яг одоо сайн толгоонд орж ирэхгүй л байна. Юу аж болох вэ? За энэ хот дундуур нь ингээ бодчихъя. Тэгээ бас миний асуумаар байгаа зүйл гэвэл та юу нэгэд багшийн үүднээс ер нь одоо залуучууд ялангуяа өсвөр насны хүүхдүүд юун дээр илүү анхаараасаа юуг илүү өөрчлөөсөө энийг ингээ засчих юм бол болох юм байна гэж энэ тал дээр ер нь юу анзаарч байна. Яг түрүүний ярьдаг шиг дуун дуртай тэр дуулах урлаар хичээлэх гэж байгаа бол тууштай байх хэрэгтэй. Тууштай байх гэдгийн ард бас айгүй олон юм байгаа шүү дээ. Ядчил хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлагын ард бас айгүй олон юм нуугч байгаа шүү дээ. Тууштай байхын тулд айгүй олон юм золиослох хэрэг гарна. Бүх юмаа цаг зав бүх юмаа зохицуулна. Тэгээд тэрнийхээ төлөө бэлтгэл хийн, өөрийгөө золиослон тий маш олон юм ард нуугч байгаа шүү дээ. Тууштай л байх хэрэгтэй. Тэгээд за асуулт их марчлаа. Юу гэж хэлээ? Юу гэсэн мэг гэвэл одоо өсвөр насны хүүхдүүд дуулах сонирхолтой хүмүүс юун дээр илүү анхаарад юу гэж асуул илүү өөртөнд хэрэгтэй болох уу? Тэр яг үнэхээр тууштай байх хэрэгтэй. Одоо манай дүүнөр одоо над дээр шавнар орж иж байгаа залуучууд тасал зүгээр жишээ авч харж байгаа шүү дээ. Тэд нэр яг хариуцлага гэдэг юм айгүй жоохон баг ухамсарлаад байна уу даа л гэж бодоод байгаа юм. Үнэхээр зорж ирээ сурсан бол тэр чинь нэгдүгээр цаг заваа үрж гин, мөнгө төргөө үрж гин тий. Тэгээд дээрэс нь одоо жишээ нь айгүй ард нь бол айгүй олон тийм золиос гарч байгаа шүү дээ. Тэр золиос гарган барин дуулаачийн сургалт ч юм уу манай сургалтанд сурж байгаа бол тэрнийхээ үр шимийг гаргахын төлөө заавал хичээ зүтэг эцсийн үр дүнг үүсгэх хэрэгтэй тууштай байх хэрэгтэй л гэж бодож байна. Ер нь бол тууштай байх хэрэгтэй. Яг л зорьсон нэг зорилготой байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь үзэл бодол нь амар зөв байх хэрэгтэй тий. Тэгж ижил ер нь амжилт нь хүрэх байх та. Танд бас мөнгөн сүх багш мөн даашка багш нар багшлах санал хэдэд тавьсан бэ? Тэгээд хэдэн жил хамтарч доор нь одоо даашкахийн студиудтай бас ажиллаж исэн гэж би бодоод байгаа. Тэгж ажиллаа. Тэр энэ түүхийг яриад өгөөч. Тэг ер нь 2011 онд Nature Sound-ыг төгсөөл тэгэл ер нь энэ хоёр хүний доор дандаа суралцж явсан гэж хэлэхэд баг болно доо. Байнга л холбоотой гэдэг гэсэн. Дандаа студ дээр дандаа орж гардаг, дандаа суралцдаг. Тэгээ ялангуяа сүүлийн 5-6 жил бол яг багшлах тал дээр яг би суралцж эхэлсэн юм уу? Даашка багшаас мөнгө сүх багшаас. Тэгээд 2-3 жилийн өмнөөс эхлээд урд өөр Монголд мөнгө сүх багшийн нэг бас 9 сургалт гэж байдаг. Тэрний нэг ангийг өөрөө бие дааж авч төгсгөөд 2 жил гарны өмнө бие дааж авч төгсгөөд тэгэл ерөнхийдөө багшилж эхэлсэн. Тэрнээс өмнө дандаа л тэр хоёр хүнээс бараг 5-6 жил гэхгүй бараг Nature Sound орсноос хойш л дандаа холбоотой байсан учраас тэгэл тэр 11 оноос хойш өдөө хүртэл суралцсаар л ирсэн гэж хэлж болно. Дандаа л хамт байгаа л энэ юу энэ яа дий ингээл дандаа асуугаал байнга л ойрхон байдаг байсан. Тэгэл сүүлийн 5-6 жил бол бүр эрчимтэй яг одоо энэ багшлах тал дээр суралцж эхэлсэн. Ер нь Nature Sound-ийн одоо мөнгө сүх багшийн 2016 оноос хойш
Nature Sound яг албасны багшлахаа байсан баг. Хуваараа юм хийгээд явсан байхгүй. Тэр үед нь л анх яг яригчээсэн л та. Дараагийн багшаа одоо бодож олох хэвээр хэм байх вэ гэл. Тэгэл намайг бас тэр хэд маань сургаал те. Судлаад сургаад л явж исэн. Тэгэл хэдэн жил ерөнхийдөө 2 том багшийнхаа дор суралцж явж байгаад одоо сая өнгөрсөн 12 сараас эхлээд яг Nature Sound-ийн сургалтын төвийг хариуцаад багшилж эхэлсэн баг. Би бас юу сурж авсан бэ гэвэл альва ингээд хүмүүс бус хүмүүстэй ингээд мэдлэгээ хуваалцаж эхлэнгүүд нь бас өөртөө илүү хурцтай илүү их юм сурж шингээж авдаг. Тэг яг зөв одоо ягаад одоо хүнээсээ аягүй юм суралцдаг шүү дээ. Яг чиний хэлдэг шиг те. Одоо Nature Sound чинь зүгээр ганцаар ч юм уу ингэж ганцаарч нэг заахыг өртөл болохгүйгээр ангийн танхимын хичээлийг аягүй хичээл их ордог тийм сургалтын зарчим тийм байхгүй. Ягаад тэр яадгүй гэхээр хүнээсээ нэгдүгээр би түрүүний хэлсэн шүү дээ. Хүн ер нь өөрийгөө сонсохдоо жоохон муу байдаг те. Өөрийгөө бага сонсдог өөрийнхөө нэг. Тэгээ хүнийг амар сайн сонсдог. Тэгээ хүн дээр одоо жишээ нь та нар чи 10 19 баг 20 л ирж сураад 15 болоод төгссөн шүү дээ те. Тэнгүүд хүн болгоны дуулалтан дээрээс бас өөр мэдрэмж, өөр дуулалтын техник тэнцэж явж байгаа шүү дээ. Тэгээд багшийн ажиллагаа бас тэн дээр явж байгаа. Тэнгүүд та нар чинь баг хүн болгоны дуулалтан дээрээс юм сураад худлаа ярихгүй бол баг 10 хэдэн дуун дээр ерөнхийдөө ажиллаад төгсчихөж байгаа байхгүй. Хичээлийн явцад дуустал хичээлийн эхнээс нь дуустал суусан хүн бол бүгдийг амар сонсоод ойлгоод энэ дуу юм учиртай байна. Энэ дуу ингэж дуулах хэрэгтэй маа гэд. Тэг тийм давуу тал нь бас тэн дээр орж байгаа байхгүй. Тэрэн дээр яг тань хэлж байгаа бол ягаад гэвэл би яг бүх хичээл дээр бүтнээр суугаагүй л да. Гэхдээ яг ингээл тэгээ утсаа ингээ унтраагаад ширнээр тавиал тэгэл суугаал яалтчгүй ангийнхныхаа дуулж байгаа 15 өөр дууг дуулж байгаа 15 хүн байгаа. Тэгэл тэрийг нь сонсоол тэгэнгүүт нь багш хэлж байгаа юмыг ингээд анзаараал сүулдэ бүр ингээд дуулсан ингээд тэрийг бүр дууг нь зарим тохиолдолд баг ингээд цээжилсэн маяг юм байдаг шүү дээ. Хаймаа. Тэс үлдээ баг бие биендээ зөвлөгөө өгөх нь холгүй болчих гээд байгаа үст тий. Яг ойлгоцсон. Найзаа урд нь чи энэ дээр ингэжсэн бол одоо энийг ингэчүүл гоё болох юм биш үү гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд аяг анзаарч байгаа үст тий. Тэгэхээр тэрэн дээр хүртэл өөрийгөө хөгжүүлэх тийм боломжтой байгаа байхгүй. Зөвхөн одоо чи шинэ 2 дуу сураад төгссөн шүү дээ. 2хан дуу сураад төгслөг бол бас өөрөөс гэл ойлголт тий. Тэр олон хүний одоо баг одоо чинь та нар чи 15 лагд чи 30 дуу тэнд дуулагдчих 30 дуун дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр 30-аад дууг ерөнхийдөө ойлгоцсон. Тэр дууны ойлголт энэ дууг хэрхэн дуулах ёстой гэдэг юм ойлгоцсон л байгаа таас тий. Тэр үйл явц бас амар гоё байгаа. Ягаад гэвэл эхний сарда яг нөгөө тэр шилтэй дасгалыг тэгэл гама уншаал яг ингээ бодонгууд нь яг тэр систем надад маш их таалагдсан. Тэг яг тийм системтэйгэр л явах хэрэгтэй юм л та тий. Зарчмууд манай Nature Sound-ийн зарчим тэр байхгүй. Анханасаа яг бүр яг одоо 3-4 сарын хугацаа шин богино хугацаа шүү дээ тий. Гэхдээ тэрэн дундаа хэрхэн үр ашигтай тэр хүний дуулалтыг сайжруулах вэ гэдгээс нь бүр анханаас нь эхлээд бүр амархан гам уншилдаг тий. Зүгээр нэг өнөдөр гэж уншуулаад тэгэл дээрэс нь арай олон өнгө болоод сонсголын баавгаар дасгаж сайжруулж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд амьсгааг нь эхлээд өөрсдөр нь сургаад за багш нарын амьсгааг нь тавьж өгөөд тий. Ингэж амьсгаа зөв агуулт болно шүү. Тэгээд өөрсдөө сураараа гээл тий. Тэгэл та нарын өөрсдийн чинь бие даах хичээл зүтгэл бас амар үр нөлөөтэй байсан юм зү тий. Тэрийг бас аягүй сайн ойлгох хэрэгтэй. Манайхаа сурж байгаа ч юм уу сурах байгаа хүмүүс бол тий. Яг багшийн өгсөн өөрөө даалгаврыг гэртээ очиод өөрийнхөө бие дээр заавал туршиж үзээд өөрийнхөө биенээс тэр болж байгаагүйг нь сайн мэдж яваад яавал болохоор байна, яагаад болохгүй байна гэдгийг маа тэр өөрөө ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэд ирээд багштай шалгуул болсон байна уу? Болсон байна. Окей, за цаашаа үргэлжлэе нэ тэр ийм системтэйгээр явах хэрэгтэй. Яг ийм үе шаттайгаар явах хэрэгтэй. Яг манай сургалтын систем яг тийм үс. Тэгээд 1 сарын турш гам дасгал, амьсгааны дасгал уншиж хагаад араас нь Монгол дуун дээр шууд ажилладаг тий. Яагаад Монгол дуун дээр ажилладаг вэ? Одооны залуучууд гэх юм уу манай дүүнэр мөнөр 90-ад оны 2000-ад оны хүмүүс дандаа гадаад дуу болцоо сонсдог. Тэгээд Монгол дууны маань үнсэн гэх юм уу бас жоохон алдагдах байгаа юм шиг учраас за бид нар тэгээд дээрээс Монгол хүн
мөнөөс мөн учраас их хэл дээрээ хэрхэн зөв дуулж сурах вэ гэдэг хамгийн түрүү сурах хэрэгтэй гэсэн бас манай зарчим өргөлж хадгалагдаж явдаг. За тэгээд сургалтын явцад чи нэг санаж байгаа үстэй. Нөгөө бие даалтын хичээл орсон шүү дээ. Тэд би тэрийг яг бодчих тэрийг ярмаарсан. Ягаад гэвэл тэр бас амар таалагдсан. Ягаад гэвэл одоо тэ зөндөө олон мундаг дэлхийн хэмжээний уран бүтээлчтэй байгаа. Тэднийхэн зүгээр ёо фактуудын цуглуулад ангидаа бас нэг мэдлэг орж байгаа байхгүй тий. За jazz гэнэр jazz-ийн дуучин юм байгаа гэдэг. Франк Синатра ч юм уу. За энэ орчин үеийн одоо Адель юм янз бүрийн ингэ юм гээд мэдлэгээс тий мэдээлэл юм. Ер нь дуу сонирхтууд дууны урлаас суралцж байгаа ч гэсэн манай залуучууд судлагдсан бас жоохон бага байдаг гэж магадгүй. Зүгээр яг дуртай стил жанр дуртай дуучин хамтлагаа сонсоол яваад байдаг. Ер нь түүхний үеийн тий ер нь энэ миний сонсоод байгаа хөгжмийн урсгалын түүх нь хаанаас эхэлсэн, ямар түүх улбаатай юм, хэн гэдэг хүн энийг мандуулж явж исэн, эд үе нь хаана байсан гэдэг юмнуудаа яг дууны урлаар суралцж байгаа хүн юм бол бүгдийг нь ойлгож мэдчих хэрэгтэй байхгүй. Тэр үднээсээ зөвхөн дэлхийн гэхгүй манай Nature Sound ерөнхийдөө Монголынхоо юмыг бид нар өөрсдөө монгол хүмүүс. Тийм учраас одоо бас нэг зүйлийг яг залуучууд харж байгаа захих гээд байгаа байхгүй бас. Дуу урлаг сонирхож байгаа бол Монголынхоо дуу урлаг тий одоо энэ орчин цагийн pop rock дуулалт хаанаас үүссэн. Тэгээд хаан эд яг мандаж явсан оргил үеийн хааны том төлөөлөл болсон мундаг гавьяатай хүмүүс нь ямар хүмүүс байдгийг тэдрийг өөрсдөө эхлээд мэдэх ёстой. Заавал бид нар чинь одоо яг миний үе бол тэр 2000-ад оны 90-ад оны дундуур сүүлээр 2000-ад оны үеэр яг одоо Монголын рок попын оргил үе гэх юм уу? Одоо Сарайгч, Аривнэгч, Нарайгч, Харан хурд, Камертон, Номтас ингээл тэг бүр ихнээсээ үүслэн юм бол соёл эрдэнэ Баян Монгол гээл те. Тэр хамтлаг дуучдыг сонсож тэдрээр хүмүүжж өссөн байхгүй. Тэнгүүд одооны залуучууд яаж байгаа гэхээр зөв дандаа хитрхи барууны орчин үеийг юм сонсоод шүтэл тэрүүн тэндээ ингээл цаг үе тренд урсгалаад тагаал яваад байна л да. Гэхдээ дуу урлаг сонирхож байгаа хүмүүс бол заавал тэр нөгөө Монголынхоо түүх улбаага нэг гадралдаг мэддэг байх хэрэгтэй байхгүй чинь. Одоо чинь 2000-ад оны сүүлийн хүүхдүүд бол баг одоо Монголын бүр том хамтлаг дуучдаг зарим мэдхгүй байх жишээ тий. Тэр бол бас нэг талаар бас жоохон болохгүй асуудал байх гэж бодож байна. Заавал тэр Монголынхоо тэр түүх улбаа тэр гавья одоо тэдэр байгааг бол одоо энэ одооны юм урлаг бас байхгүй байх хэрэгтэй байсан шүү гэдгийг заавал мэддэж ойлгож мэдэхгүй байсан ч гэсэн судалж мэдчих хэвээр гэдэг тийм зарчмыг би өөрөө баримталдаг манай Nature Sound ч гэсэн ерөөдөө тийм зарчмыг баримталдаг. Тийм учраас залуучуудад тийм л эмзэхмээр байна. Зүгээр тэр чинь нэг тийм хөдөлмөр цаг хугацаа шаардахгүй шүү дээ. Бүгд л одоо сошиалаар утас ухаал явж байгаа шүү дээ. Тэнгүүд бүхэл юм мэдээлүүд нь тэнд байж байгаа. Тэндээсээ судлаад ийм тийм байна. Ийм гоё дуучин байсан юм байна те. Одоо уран бүтээл хийх гэж гэсэн тэр үедээс гоё бүтээл хийжсэн байна шүү. Ер нь хуучны дуунууд аюул чанарлаг маш гоё шүү дээ. Үнс одоо бол үнсийн алддаггүй дуунууд байна шүү дээ. Зөвхөн дэлхийн гэхгүй Монголын бол чанартай уран бүтээлүүд бас маш их байх шүү дээ. Тэгэхээр олон цаг хугацааг туулсан ч гэсэн хизээш уучрдаггүй дуунууд бол гэж байгаа. Тэрийг ядаж олж сонсоосоо гэж би бас хүсэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ яг ингээд төгсгөлт нь яг биедаалтаас гадна ингээд дуугаа дуулж эхлэнгүүд нь яг төгсгөлт нь анхны удаа тайзнаар гарч байгаа хүмүүс яг ингээд төгсөлтийн гаала дээрээ жинхэнэ үзэгчдийн өмнө тэнгууд нь даш дундаг ах должин ах өөр бас хүндэт зочнуудын яг урд ингээд дуудуулна гэдэг бол одоо яг нөгөө нүүр хагалж байгаа юм одоо бас их амар таалагдсан. Тэгэлгүй хаа тэр чинь яг анхны тайз яг зарим хүнийхний анхны тайз биш байж л та. Тэгээд яг анхны одоо чиний хувьд бол яг дуулалтын хувьд бол анхны тайз үстэй дуугаар бол анхны тайз үсэн те. Тэгэхээр анхны тайз гэдэг юм чинь айгүй тийм чухал баг. Тэгээд дээрэс нь 3 сарын хугацаанд хүн сурсан мэдсэн юм а тайлагнах гэж байгаа. Тийм тайлан тоглолт шүү дээ. Тийм учраас яг тэр тоглолт бол айгүй чухал. Тэгээд анхны тайз гэдэг
тэр тайзан дээр хүн хэрхэн гой нүрээ хагалж тэр олон зүйлийг мэдж сурж авна шүү дээ. Бас за ийм байдаг юм байна. Айц сүүц гэж ийм байд юм. Айцаа дарахын тулд ингэж юм байна. Дуулах гэж ийм байдаг юм байна. За хүмүүс за тэгээд ерөнхийдөө манай сургалтыг төгсөж байгаа төгсөлтийн тайлан тоглолтын дээр дандаа нөгөө төгсөгчдийн маань ар гэр найз нөхөд дотны хүмүүсээр зүгчээс бүгд гой алга таш дэмжиж өгдөг. Тэр нь алга ташлтын амтыг хүртэл мэдж төгсдөг тий. Тэр чин хамгийн гоё зүйл байхгүй. Тэгээд дээрэс нь тэр айцаа даваад анхны тайзан дээр гараад нүүр хагараад үзэгчдэд бүтэн дуу дуулж үзүүлээд дээрэс нь алга ташлт урам аваад тэр том дашка багш долгиох өөр хин шидний те том хүндтэй Монголын рок богт хийж бүтээсэн хүмүүсийн урд сандарлаа дараад дууга дуулаа төгснө гэдэг чинь бас том амжилт байхгүй. Тэгээд саяхан энэ том давааг давсан чамд болоод танаа ангийнхан чинь дахиад баяр хүргье. Ангийнхан үлж байгаа бол тэгэл баярлаа гэж биш үлзий багш. Сургалтынхаа тухай сайхан ярьчлаа. Бас таны ингээд судлангууд бас сонирхолтой фактууд гарч ирж байна. За яах нь вэ? Хуйлдаан гэдэг киноны зургийн дарга, гайхамшиг дуу хоолой гэдэг бас кино, бас Хэмэр гэдэг кинонд бас оролцож байсан уу? Үгүй Хэмэр кинонд оролцож байгаагүй. Хэмэр кинод манай дотны найз зургийн дараагаар явчихсан. Тэгээд Хуйлдаан гэдэг кинонд зургийн дараа тэр Хэмэр киноны зургийн дараа ажилласан манай найз Хуйлдаан гэдэг киноны гүйцэтгэх продюсер хийгээд өөрөө гол дүрдэн тогтсон байхгүй. Тэгээд найздаа туслаад бие бинийгээ дэмжих гэх юм уу. Тэгээд найзгаа ажилд оролцоод Хуйлдаан киноны зургийн дараагаар явж үтсэн амар хэцүү юм бэл зураг. Монгол зургийн дарга хийх амар хэцүү гэж яриад ирсэн. Тэгээд би юуны ихэнд хэлжсэн шүү дээ те. Кино амар сонирхдаг дуу жүжигчин болох гэж хүсдэг байсан гэл кино минод амар дуртай. Тэгэл киноны салбарын найзууд бас байдаг байхгүй. Тэгээд ер нь нэг ганц хоёр кинонд гайр би оролцсон. Тэгээд тэр гайхамшиг дуу хоолой гэдэг кино нь болохоор Өвөр Монгол найруулагч, Өвөр Монголын бас нэг ер нь гайгуудад тооцогддог найруулагч гэдэг зохиолын бичээд найруулж байгаа байхгүй. Тэгээ Монгол талаасаа Ар Монгол Өвөр Монгол ерөнхийдөө хамтарсан кино гэсэн. Тэгээ Монгол талын жүжигчдийн баг, тэгээ зураачдын баг, нүүр хуурагчдын баг эдрийг бүрдүүлж өгсөн байхгүй. Тэгээ тэр найруулагчтай би бас олон жил хамтарч ажилласан юм. Тэгээ тэр үднээсээ тэгээ Монгол талынх нь уран бүтээлчдийг би өөрөө хариуцаад тэгээ дээрээс нь бас нэг туслах дүр бүтээгээд тийм киноны ард бас гарсан. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл гэвэл Өвөр Монголд та бас ажиллаж исэн. Өвөр монголчуудтайгаа ажиллах ямархуу байсан бэ? Хүүх хотод дээр алерт ч юм уу? Өвөр Монголд ажиллахад айгүй тийм санаа амар байдаг шүү дээ. Анх би чинь бүр яг Nature Sound-ыг төгсөөл бас урагшаа Өвөр Монгол хүмүүстэй хамтарч ажиллаж гисэн 11 оноос хойш ажиллаж гисэн байхгүй. Тэгэхэд айгүй тийм гой хөндлөж харьцдаг. Ар монголчууд гингүүтлөө за манай ар монголоос хүмүүс ирлээ гэл анх айгүй хүндэлдэг байсан тий. Тэр хүндлүүд нь одоо ч гэсэн байгаа. Тэгээ яг хүндлийг хүртэхэ болцсон итгэлийн алдсан хүмүүс бас манай ар монголоос бас байд юм шиг. Намайг бол ямар ч сад бол хүндэлсээр л. Тэгээд Өвөр монголчууд та хамтарч ажиллахад ер нь ямар ч хүнтэй хамтарч ажиллахад хүн өөрөө хариуцлага ухамсарлаад тий зүв байвал итгэлийн алдахгүй байвал ямар ч хүн л таатааландах байх л та. Тийм тэр талаасаа тэгээд Өвөр монголчууд маань уг нь бол маш их илгэмсэг их оронч үзэлтэй над бол их дотн санагддаг. Над л. Тэгээ одоо чи санжгал төгслийн тоглолтын дараа мөнгөсөг багш бид нар дээр ирсэн шүү дээ. Тэгээ нэг юм захимаар байна гэж хэлсэн те. Тэр нэг одоо монгол хэл бичгийг хятадын бодлоготойгоор устгах гээд байгаа тийм талаар ярьсан шүү дээ. Тэр бол яалчгүй бас бидний бас эмзэглэж явах хэрэгтэй зүйл нэг бол яалчгүй мөнөөс мөн. За одоо чи бидний насны жишээ нь ер нь арай жоохон их оронч үзэлтэй байж магадгүй те. Чи ялангуяа гадаад олон жил амьдарсан учраас Монгол орныхоо үнцийн үнсрэх үзэл тал дээр бас айгүй байх гэж бодож байгаа шүү дээ. Тий. Би бол өөрөө
Польш улсад мөн Германд нийтдээ 25 жил амьдраад юу Монгол зэрэг надад юу бахархалтай байдаг. Би энэ миний их орон юм байна. Энэ өөрийнхөө хэлээр яг тэрийг би бол маш их ойлгоод хүндэлдэг үнцэн сайн мэдэрсэн. Тэр үүднээсээ одоо жишээ нь чи бидний наснаас доошоогоо тий дүүнер 2000-ад оны ч юм уу эсвэл 90-ад оны сүүлийн үеийн залуучууд дүүнер бол яг энэ үнцнийг нэг мэдрэхгүй байхгүй бас. Тэд нар өөр Монгол бас юу болоод байгааг ч гэсэн нэг сайн мэдгүй. Яагаад тэд нар бүр ингээд амар тэмцээд зарим бүр амиа орлоод ингээд байгаа юм те. Тэр үндэсний бүр түүхэн улбаа, өв соёл бүх юм алдагдах гад урсдах гад байгаа учраас тэд нар тэгж тэмцэж байна. Хамгийн тэр үндэсний эрх чөлөө гэдэг ч юм уу тэр их хэл соёлын үнцэн гэдгийг хамгийн сайн мэддэг ард түмэн бол өөр монголчууд байхгүй гэж би боддог. Тэр үүднээс одоо яг хүмүүс багш тэгсэн шүү дээ. Хин нэгэн энэ залуучууд өнөөс хэлж явахгүй бол эднэр мэддэггүй маа. Тийм учраас багш нь албаар хэлж ингээд. Тэр үл яалч хүн. Одоо чи бид нар ч гэсэн дүүнэр мөндөр нэг хэлж ойлгуулж хахад илүүдэхгүй ерөөс. Тэгвэл тэд нар чинь зүгээр Монголдоо ингээд сайхан байж гин те ингээл орчин үеийн интернет сошиал орчин бүх юм гой болж гин тэрэндээ хөгжөөл юу ч мэдхгүй яваад идэг эргээд бидрийг бас тэр өөр монголчууд шиг те одоо манай өөрийг хамгаалж байгаа талын талынх шиг тийм ирээд бас хүлээж байгааг үүсэх учраас одоо яг тэр мөнгөс багшийн тэр хилдэг захидаг захиас бол үнэхээр яг гой миний л бүр зүрхрүү яг орсон. Яг тэгжил монголч одоо залуучууд шинээр хөгж байгаа одоо нэг шинэ үе гарч иж ингээл яриад байгаа шүү дээ. Тэр үе маань ерөнхийдөө яваанда бас одоо Монголыг нуруундаа өөрч явах тийм төлөөлөл учраас тэд нар маань одоо яг тэр Монголын бүр айгүй гой өвөлмжил байдаг шүү дээ. Бүр ёс заншилтай холбоотой тэр бүх юмаа гой бүгдийг гой бас мэдэж ойлгож хадгалж явж явахгүй бол бас яг үнэхээр жоохон эрсдэлтэй тийм цаг бас ирсэн бас үнэл юм шиг үлээ. Тийм ерөнхийдөө бол залуу хүн болгон өөрийгөө аль болох хөгжүүлэх, цэнэглэх, хөдөлмөрлөх ёстой л гэж би бодож байгаа. Тийм ерөөсөө тэр л багх. Тэгээд тийм хувь хүн болгон бие даасан зөв хариуцлагатай зөв хүн байвал ер нь хүн болгон тийм хүчтэй байвал гэсэн үг шүү дээ, тий. Ер нь улс орн тийм тогтвортой байх байлгүй дээ ядчил. Тийм. За тэгээд төгсгөлд би бас яг нэг таны урлагийн амьдралаас нэг хамгийн нэг хөвгөлтэй түүхээ бол богинохон түүхээ бол тэрийг бас нэг яриулаас гоё юм болов гэж бодож байна. За яг ингээд асуучхаар яг санаанд орж ирдэг байна. Одоо чамайг л дуулах төгөлтэй байсан даа хэлэх гэж байна багш. Гэг. Чи би чамайг бас юу яддаг чи бас би чамайг үнэлдэж шүү дээ бас. Залуу мундаг хөдөлмөрч залуу тий. Одоо нэг сая хоёлаа хайлт ярьлаа шүү дээ. Ер нь бол залуучууд ер нь хүн болгон гээ бие дааж хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг үгнээс өмнө ч гэсэн би ярьжсэн тий. Яаж л хүн болго яг чам шиг ингээд өөргөө завгүй байлгамаар байгаа хэрэг. Тий. Тийм учраас тэгээ чамаг дуулах л хамгийн хөвгөлтэй байсан даа гэж хэлэх гээд байгаа юм дээр ярьдаг чинь яг би нэг юм ярьчаад хальт имзэглсэн байхгүй шам дээр тий. За тэр яг угсаа би яг өөрөөр л багшлал бүх шүүмжийн шууд үнээр хэлцдэг учраас ер нь багш хүн худлаа хийж болохгүй шүү дээ тий. Худлаа хөргөж болохгүй учраас чамайг дуулж нарийгаа болгоод одоо ч яг нэг дуулах гэдэг шүү дээ тий. Одоо нэг дуулж эхэлж гэж хэлчихэнгүүтээ яана имзэглчих юм болов гэж харсан чинь чи инээдсэн зогсож байсан байхгүй тий. Яг гоё тийм нарийн ойлгодог жок ойлгодог талтай. Тэрэн дээр би нэг яг ойрын үед нэг хөвгөлтэй ч юм уу бантсан мөртлөө хөвгөлтэй юм гэвэл тэр л. Тэгээ чамаг одоо зүгээр ярьдаг байсан гэх гээд байгаа юм шиг тий. Одоо яг дуулах гад энэ шиг хэлсэн тий. Тэрэн дээр эмзэглээгүүд бас ойрлож байгаа шүү. За би багш маш сайхан хүлээж авсан. Сайхан гэдэг шүү дээ. Тийм. Багш хүн тэгээд яг тийм шүүмж одоо яг зайлчгүй хилдэг юм бэл л дээ. Багш хүнэлэхгүй бол өөрийг нэлэх юм бэ тий. Тэгэл баха тий. За тэгээд үлдээ багштай сайхан цаг гаргаад ярилцсанд завгүй байх үед бас цаг гаргасанд маш их баярлалаа. Тэгээ мөн бас
үйл ажил бүх юмд нь амжилт хүсье. За баярлалаа. Золоодоос урьж нэвтрүүлэгт оролцуулсан баярлалаа. Би тэгээд ийм нэвтрүүлэгт ерөөсөн нэвтрүүлэг гэх юм. Нэвтрүүлгийг үл болох подкаст гэж нэрлэж байгаа. Ер нь нэвтрүүлэг гэж хэлж болно л доо. Ер нь бол нэвтрүүлэг шүү дээ. Ийм подкастт урьж оролцуулсан баярлалаа. Ийм одоо нэвтрүүлэгтэй ер нь би нэг орж байгаагүй. Анх удаа л орж байна. Өрдөн зур жижиг ярьцлага өгчсэн болохоос ш. Тэгээд яг жоохон замбрааг ярьсан болов уучлаарай. Цэгцүү байсан байж магадгүй ш. Зүгээр таваас төгсгөлд бас магадгүй миний асуугаагүй зүйл хэлэх юм байгаа бол тэрийг энэ цагийг ашиглаж болно. За юу ах вэ ямар ч зэн дуу урлаг сонирхож байгаа хүүхэд залуучууд дуу урлагта үнэхээр хайртай байгаараа, тууштай байгаараа. Дуу тэгээ ер нь урлаг гэдэг бол үнэхээр гоё шүү дээ. Ер хүнийг хөөгөлж идэг амьдрал заавал байх хэрэгтэй тий. Баяр гоног бүхэл юмд нь дуу холбоотой байдаг учраас дуу урлагт хайртай бол тэрийг гоё зөвөр хөгжүүлээд зөвөр тэр дуугаараа амьсгалж амьдраарай л гэж хэлэх байна да. Би бас давхар хэрвээ та бүхэн Nature Sound-ийн сургалтыг сонирхох юм бол би бас видеоны тайлбар дээр нь Nature Sound-ийн пэйжийн линкийг тавина. Тэгээд сонирхоод бас үлзий багштай хандаарай. За тэгээд энэ дугаар маань өндөрлөө. Үлзий багштай баярлалаа. Баярлалаа залуу өөрсөнд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.